Хятад Орос Монгол улсын залуу удирдагчдын дугуй шүрээний уулзалт 9-р сарын 25-наас 30-ны өдрүүдэд Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотно боллоо. 2000-ад жилийн тэртегээс Аз, Европ, Африк твийг худалдаа 8-аар холбосон замыг торгоны зам хэмээн нэрийдэх болсон түүхтэй. Тал нутгийн торгоны зам чуулганаар Хятад Оросын холбооноос Хятад Монгол хөрш зэрэгэлдээ бүс нутгийн залуу бизнес эрхлэгчийн клубыг байгууллаа. Нэн тэргуунд залуучуудыг хөгжүүлэх, гурван улсын залуучуудын харилцаагаар дамжуулан хамтын ажиллагаа өргөжүүлэх юм. Гурван улсын залуучуудын хоорондох дугуй ширээний уулзалтын гол нөхцөл нь бүс нутгийн бизнес эрхлэгчдийн клуб байгуулах байлаа. Өмнө нь соёл болон боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж байсан бол энэ удаагийн уулзалтаар залуу бизнес эрхлэгчид бүс нутагта бизнесийн ямар чиглэлээр хамтарч ажиллаж болох талаар хүндэн ярилцлаа. Мөн өсвөр үеийнхэнд хамгаалах 9 чиглэлээр хамтрахаар болсныг аль биесээр баталгаажуулснаа онцоллоо. Залуучуудын дэлхий дээр хийдэг энэ практик, энэ үйл ажиллагааг бид нар аль биесээр цаасан дээр баталгаажуулж байгаа. Монголын сайн залуучууд сайн дураараа Оросын холбооны улс Бурятийн энэ бүс нутагт ирж ажиллах, бүгд намд хятадаар тулсад ажиллах, Өвөр Монголын залуучууд, Бурятийн залуучууд Монголд сайн дурын ажил хийх гэдэг ийм арга хэмжээ маань тодорхой цаасан дээр бууж байгаа. Мөн тэр энэ бүс нутаг бол экологийн хувьд цэвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлээр дэлхийд цэвэр гэдгээр алдартай. Энийг залгамжлаа. Мөн энэ бүс нутагт байгаль, биолог, газар зүйн энэ чиглэлийн суурь судалгаануудыг хамтарч хий, унган төрх, экологийн цэвэр байдлаа хадгалахад бүх орны залуучууд ижил тэгш оролцъё гэсэн юм бас мэдээллийн дээр орж байгаа. Бүс нутгийн залуу бизнесмэнүүд гэдэг байгаа юм ингээд тогтцсон бизнес шинэ аялал жуулчлал дээр жишээ нь залуу бизнесүүд тухайн бүс нутгийн юм хийх гэж байгаа залуучууд яаж оролцох, яаж дэмжих юм. Хятадын залуучууд Өвөр Монголын манай хил дээр байгаа манжуур байгаа хайлаар аршаант гэдэг. Энд залуучууд юу хийж болох юм? Монголын залуучууд энэ аялал жуулчлалын салбар дээр бүтээгдэхүүнээ танилцуулах. Энэ нь жишээ нь хамгийн ойрын жишээхэд бол Өвөр Монголын залуучууд Оросын холбооны залуучууд 160 мянган гаруй гишүүнтэй. Гэтэл эхний ээлжийн залуу бизнесмэнүүд байна. Зөвхөн энэ залуучуудад зориулсан арга хэмжээ хийгээд үзье. Тэгэнгүүт энэ дээр туршлага солилцсон тухайн орон нутгийн онцлогийг мэдэрч эхэлнэ. Энэний дараагаар бид илүү өргөжих боломж олдно гэж харж байгаа. Энэ клубуд 3 улсын залуучууд тэр дундаа бизнесийн байнгаараа мань орж ажиллахаар боллоо. Ингэснээр залуу бизнес эрхлэгчид маань нэлээд том үе таалга нэгдэж байна гэсэн. Хоёрдугаарт бас цаашдаа энэ 3 улсын залуучдын байгууллага маань төрийн бодлогын хэмжээнд мөн залуучдын асуудлын хэмжээнд хамтран ажиллах тонхог бичгийг бас гаргалаа. Гэт нэлээд үр дүнтэй зөвлөгөө болж байгаа гэж харж байна. Бас энэ хоёр орныхоо залуучдын байгууллагатаас нэг тохирж байгаа зүйл маань юу гэхээр цааш дээр нь Улаанбаатар хотод энэ бизнес эрхлэгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах гэсэн санал бол тавьж байгаа. Тэгээд энэ 3 улсын маань бизнес эрхлэгчдийн клуб маань ерөнхийдөө Улаанбаатар хотод төвлөрч үйл ажиллагаа явахаар болсон байж байгаа. Тэгэхээр эндээс л үйл ажиллагаа эхэлнэ гэж харж байна. Энэ уулзалтад Монголын залуучуудын холбооны 30 гаруй төлөөлөгчд, мөн ардчилсан залуучуудын холбооны мөн тооны төлөөлөгчд нэгдэн нийтдээ Монголын талаас 70 гаруй төлөөлөгчд оролцсон хөрш зэрэгэлдээ хоёр орны залуустай эдийн засаг, соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал, улс төр хэвлэл мэдээллийн салбарт туршлага солилцож, цаашид илүү бат бөх хамтран ажиллах эхлэлийг тавьсан юм. 3 орны улс залуучууд маань энэ аялал жуулчлалын талаар хамтарч ажиллахаар болсноороо бид нэр залуучууд ялангуяа залуучуудын аялал жуулчлал гэдгээр бид нар олон 3 улсаараа соёлын
харилцааг илүү хөгжүүлэх, дээрээс нь соёлын харилцаагаа дамжуулж одоо аялал хэлбэрээр улс орнуудынхаа соёлыг, бие биенийхээ соёлыг одоо танилцах, соёлтой танилцах, аялж дугаалах, хамтарч одоо ажиллах тэр бүх боломжийг бид нар нээж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа ерөнхийдөө бидний гаргаж байгаа төлөвлөгөө маань юу вэ гэхээр ялангуяа залуучуудын аялал жуулчлалыг хөгжүүлж, мөн дээрээс нь одоо Монголын одоо аялал жуулчлал хөгжүүлэх тэр хувь нэмрээ оруулах, бусад орны залуучуудыг Монгол улс руугаа татаж одоо Монголынхаа үзэсгэлэнт байгалыг таниулах, өв соёлоо таниулах тэр бүх зүйлийг бид нар хийхээр ерөнхийдөө төлөвлөлөөд ажиллаж байгаа. Хөрс зэрэгэлдээ 3 улсын залуучуудын соёлын харилцаанд бол өнөөдрийн арга хэмжээ бол нэлээд өндөр ач холбогдол өгсөн байна. Тунхаг дээр хүртэл соёлын асуудлыг тусгаалan авч үзсэн байдаг. Ийм учраас манай орны хувьд бол соёлын хувьд бол маш ариун өв баялагтай орн байж идэг. Тэгээд хөрс зэрэгэлдээ улсуудтайгаа соёлын харилцаагаар одоо соёлын солилцоо, соёл урлагийн тоглолтууд зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулах боломжтой гэдэг. Ерөнхийдөө бол Бурайд улстай, Өвөр Монголын өөртөө засах орны залуучдын байгууллагуудтай бол соёлын харилцаанд хамтран ажиллах нэлээд тодорхой саналуудыг манай зүгээс бол төвшүүлсэн байгаа. 2016 онд багтаад Хятадын соёлын өдрөлгүүдийг зохион байгуулах, залуучуудын соёлын одоо оролцоог нэмэгдүүлэх гэдэг утгаараа одоо тэр фестивалуудыг авчирья гэд манай бол тодорхой санал өгсөн. Бурайд улсын хувьд ч гэсэн ер нь хэдүүлээ зөвлөл байгуулъя, соёлын зөвлөл байгуулъя гэдэг саналыг бол манайхаас ч гэсэн өгсөн. Бурайд ус ч гэсэн сайн хүлээж авч ирлээ. Тийм учраас эхний ээлжинд бол соёлын харилцаан дээр бол тоглолт өөрсдийн урлаг соёл урлагийг бол сурталчлах үйл ажиллагаануудыг явуулж иж тэгээ цаашдын бодлогоо хамтдаа боловсруулъя гэсэн юм л байна. Тэгээ соёлын зөвлөл байгуулъя 3 улсын. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр бол яг хөтөлбөрт нь бол багтаж орсонгүй. Гэхдээ амжилттай тунхаг дээр бол тодорхой маш олон заалтуудыг гаргасан байгаа. Манайхаас бол соёлын зөвлөл байгуулах үндсэн чиглэлүүд нь юу вэ гэхээр ерөөсөө л урлаг соёлын хамтарсан тоглолт. Тэгээд соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудыг бас хамруулах гэдэг үүднээс олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулъя. Мөн туслах судлах үйл ажиллагаанууд буюу 3 улсын одоо хамтарсан одоо экспедиц аялуулж ингээд хамтдаа ингээд улс орны соёлын онцлогуудыг бол судлаа гэсэн нэг юм үндсэн чиглэлүүдийг бол манайх төвшүүлсэн байдаг. Монголын залуучуудын аялал жуулчлалыг хариуцаж байгаа. Энэ асуудлаар Өвөр Монголын залуучууд одоо аймаг тус бүрийн одоо залууч толгойн дарга нартай холбогдож харилцан боловсруулалтаа ярилцаж эднээс залуучууд манай Монгол улс руу аялж эко аялал хийхэд ийм том арга хэмжээний эхлэг тавьж явуулсан гэж ажиллаа. Мөн одоо бизнес клуб манай улс амжилттай байгуулагдлаа. Үүнд бол манай залууч толгой аялал жуулчлалын корпорац маань гишүүнээр хэлсэн одоо энэ бол их том боломж нэгдлээ. Гурван улсын 3 зорчим удирдагч залуус оролцсон тал нутгийн торгоны зам 2015 бүгд найрамдах Хятад ард улс, Орос улбаны улс, Монгол улсын залуу удирдагчдын дугуй ширээний уулзалтын хүрээнд өөр олон ажлыг хамтран хийхээр болсон юм. Тухайлбал Хятад улстай хамтын ажиллагааны брэнд төсөл хэрэгжүүлэх, залуучуудын хоорондох соёл болон боловсролын салбарын харилцааг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдийг спортод татах, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэд найрсаг хамтын ажиллагааг өргөнүүлэх тухай хэлэлцээрийг байгуулж хөх хот дах тунхагийг баталсан. Бизнес эрхлэгчид ч гэсэн соёлын салбарынхан, урлагийн салбарынхан тэгээд төрд ажиллаж байгаа залуучууд ч гэсэн хоорондоо уулзж яхад энэ дэлхийн ертөнцийн чинь улам бие биентэйгээ харилцаа хамааралтай, улам нягтуулж байна. Дан ганцхан Монгол дангаараа хөгжинэ гэдэг ойлголт байхгүй. Хятадч дангаараа хөгжинэ, Оросч дангаараа гэдэг ойлголт байхгүй. Заавал харилцан бие биентэйгээ үйлчлэгээ үзүүлэх юм те. Тэр нэг нэгэндээ үйлчилж байгаа тэр харилцан үйлчлэл эерэг байх уу? Эсрэг байх уу гэдэг зүйл л өнөөдрийн энэ хийж байгаа алхмуудын хамгийн гол зүйл болох нэ дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь яаж нэхэр эхний ээлжинд зүгээр нэг нэгнийгээ таньж, мэдэж, ойлгож, соёл суралцаж ярина гэдэг маань өөрөө маш том алхам. Дараа дараагийн алхам дээр одоо харин яах шаардлагатай вэ гэхээр биднес нэг удаагийн арга хэмжээ маргааш мартагдана. Харин яг эсрэгээрээ нөгөө сошиал ертөнцтэй байнгын холбоон дээрээ бүгд яаж эргэх холбоотой байх уу гэдэг дараагийн нэг том алхам болж байна. Ер нь нийт гэрээ хэлэлцээр нийт яриаг сонсоход бол 80 орчим хувь нь хувь хүний хөгжилтэй холбогдлолтой зүйлсүүд ярьлаа шүү дээ. 3 орон хоорондоо оюутнаа солилцъя, 3 орон хоорондоо эрүүл мэндийн үйлчлэгээ солилцъя, 3 орон хоорондоо соёлоо солилцъя, тоглолтоо хийгээд.
үлдэгдэл хувь нь одоо бизнесийн чиглэлийн харилцаа байлээ те. Тэгээ үүнээс гадна дахиад Монгол талаас өгж байгаа нэг санал юу гэхээр энэ байгаль хамгаалах нийгмийн хариуцлагын өмнө хандсан нэг асуудал төр бүгд хамтран гэдэг санаа бодлоо 2-3 хоногийн туршид дэлгүү хэллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, Орос Албан улсын Европ Азийн холбонд дамжсан замыг бүтээн байгуулах, Монгол улсын тал нутгийн зам гих адил төстэй төслийн бодлого хэрэгжилт нь Хятад, Орос, Монгол хөрш зэрэгэлдээ бүс нутгийн хамтдаа хөгжих үндэс болно гэж 3 улсын залуучууд үзэж байна. Хоёр талын залуучуудын зохион байгуулалт нь Хятад, Орос, Монгол улсын эдийн засгийн шугамын бүтээн байгуулалтын стратеги бодлогын хүрээнд идэвхтэйгээр хоёр улсын залуучуудын хамтын ажиллагааны эндрийг бүтээн байгуулж, хамтдаа тал нутгийн торгоны замын залуучуудын харилцааны брэнд төслийг бүтээн байгуулж, бүх талаар хоёр талын залуучуудын хоорондын хамтын ажиллагааг бодит болгон хамтдаа хөгжиж зорилгод хүрнэ. Ер нь бол БРИКС-ийн 3 улс нь бол Азид байдаг тий. Тэр дундаа одоо энэ Орос, Хятад гэсэн хоёр том эдийн засгийн хөгжиж байгаа улсын дунд оршиж байгаа Монгол улсын одоо байршил бол алтан боломж гэж ойлгогддог. Энэ боломж нь одоо Хятад, Орос улсын хамтын ажиллагаа сайжирч байгаа холбоотойгоор бидэнд бол энэ торгоны замаар дамжигдаад манай улсад бол маш том эдийн засгийн боломжийг бол бий болгоно гэж итгэж байгаа. Ер нь бол залуучууд дэлхийн түвшинд сэтгэж дэлхийн боловсрлоор олон улс орны залуучууд маань хоорондоо ярилцж байна. Тэгэхээр энэ маань юу юм бэ гэхээр Монгол улс бол одоо Орос, Хятад улсуудтай ямар төвшөнд залуучуудын бодлого үйл ажиллагааны явагдаж байгаа юм. Ер нь залуучуудын одоо төлөвшлөх хандлага маань ямар байна гэдгийг бол энэ улсад харж мэдж байна. Тэр үндсэндээ бол одоо хоёр улсын залуучууд нь бодлого гаргах ийм төвшөнд мөн одоо компани удирдагч гээд бүх төлөөллийг хамарсан энэ залуучууд байгаа учраас тэд нар маань одоо үндсэндээ Монголд энэ хүмүүсийн туршлагыг яаж нэвтрүүлэх вэ? Нөгөө талаар монголчуудын туршлагыг энэ хоёр улс орн маань яаж авах вэ гэдэгт бол нэлийн залуучууд хоорондоо ярилцж байна. Тэгээ хүссэн үсээгүй залуучуудын одоо нуруун дээр Монгол улсын хөгжлийн асуудал ирэх учраас бид нар хоёр одоо хөрш оронтойгоо хамтран ажиллаж ижил эдийн засгаа хөгжүүлэх юм асуудал гарч байгаа. Тийм учраас энэ залуучуудын туршлагыг эртнээс бид нар олж мэдж илүү хамтран ажилласнаар магадгүй дараагийн шатанд залуучууд бид нар энэ асуудлыг ингэж хөндөжсэн одоо энийг ажил хийх боллоо гэдэг энэ одоо бодлогын төвшний ажил хэрэг бол хизээ нэг өнөдөр гарч ирэх учраас өнөөдөр бид нар энэ одоо суурийг тавьсан нь бол бахархалтай байна л гэж хэлмээр. Бүгд найрамдах Хятад ард улсын бүх хятадын дарга Си Цзиньпин нь 2013 оны 9-р сараас 10-р сард Аз болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад айлчлал хийх хугацаанд торгоны замыг эдийн засгийн бүс болгох 21-р зууны далай дээрх торгоны зам хэмээн тодорхойлоод хамтдаа хөгжих, инх тайвны нөхөрлөлийг бэхжүүлэх, нэг бүс, нэг зам хэмээн нэрлэн хамт бүтээн байгуулах томоохон санаачилгыг дэвшүүлсэн байдаг.